Эглэнс телевиз 9-ны хэлэлцүүлэг үргэлжлэн танд хүрч байна. За, эргээд яриандаа оръё. Улс төрийн нам дотроо, за намын дотоод ардчлалын талаар бид ярьж байсан. Шинжилгээний хөдөлгөөний одоо дэвшүүлж байгаа 12 санаа байгаад байгаа тийм ээ. Үүний голчлоод бас сая ярьж байгаад орхисон лугаа эргээд оръё. Анхан шатны намыг ярьчихсан. За тэгэхээр бүх шатны намын болон за төрийн сонгуульд албан тушаалд нэр дэвшихэд мөнгөн босго тавихыг дүрмээр хориглох энэ хамгийн чухал юм шиг санагдаж байна. Ягаад тэгэхээр өнөөдөр нийгэмд юу үүссэн бэ гэхээр иргэд ч гэсэн тэгж шít. Мөнгөтэй нь гардаг, мөнгөтэй нь улс төрч болдог, мөнгөтэй нь өнөөдөр бодлого тодорхойлж, мөнгөтэй нь өнөөдөр хууль батлалцж байна гэж байгаа. Тэгэхээр энэ хамгийн чухал юм болоо гэж би хараад байна. За тийм ер нь бол зөвхөн төр улсын түүхийг аваад үзэх юм бол анх бол хаан цэцэгтэй байсан шүү дээ тийм ээ. Тэгэл ингээд цаашаа удирдаад явхлаарэ уламжлагдаад явдаг. Гэтэл бидний нөгөө бүгд найрамд засаглал сонгосны гол учир шалтгаан нь бол одоо ингээд хаан одоо тэнэг байсан ч ингээ хүүхэд нь манган байсан ч ингээ удирдаад явдгаа болий. Хамгийн ухаантайгаа ингээ дундаасаа сонгоё. Тийм л зарчим штэ. Гэтэл нөгөө зарчим маань сүүлдээ яасан бэ гэхээр одоо мөнгөтэй нь л гэдэг зарчим руу шилжчихлээ штэ. Сүүлийн сонгуулиудыг харахаар 50 сая 20 сая гэл ингээл босгоод тавиал мөнгөгүй бол орох боломжгүй болоод байдаг тий. Энийгээ бол ерөөсөө болио. Тэгээ болдог шалтгаан бол ерөөсөө юу л яаж байгаа шүү дээ. Хамгийн мэдлэг чадвартай хүнийг л дэвшүүлье. Тэгээ тэргээрээ өдөртөлье гэдгийг санаа явж байгаа. Тийм учраас энийгээ бүр дүрмээр хоригдчихъя гэсэн санааг бид нар оруулж өгч байгаа юм л дээ. За тэгээ энэ болохоор энэ дараагийн одоо энэ нэг 6 дээр нөгөө мэдлэг чадварыг үнэлдэг мерит зарчимд суурилсан хүний нөөцийн тогтолцоотой болно. Энтэйгээ хамт. Тэгээ одоо яг хэнийг одоо ингэж мөнгөтэй хүнийг нэгэнд оруулахгүй юм чинь одоо ямар чадвартай хүнийг оруулах юм бэ гэдэг асуудал гарна шүү дээ. Тэгэхээр энэ дээрээ одоо дүрмэндээ суулгаж өгöd чадварыг нь үнэлдэг. Мерит зарчим гэдэг бол ерөөсөө хүний алдраг авьяа те хин чадвартай он удаан жил ажилласан гэдэг энэ олон үзүүлэлтүүдийг хангаж байгаа тийм хүнийг л ингээл дэвшүүлэл дээшээ явуулдаг систем шүү дээ. Америкийн одоо төрийн албан хаагчдыг сонгодог тогтолцоо шүү дээ. Тэгэхээр ингэж явъя гэдэг энэ 5 6 дугаар заалтуудыг бол ярьсан юм л да хамтдаа. Нэгэнт мөнгөн босгоо халж байгаа юм чинь мэдлэг чадвараа дэмжиж явах тогтолцоо бүрдүүлье. Одоо нийгэмд чинь нөгөө гадаадд сургууль төгсөөд ирсэн, мэрэгжил боловсрол эзэмшээд ирсэн, ажиллаад ирсэн тий өндөр боловсролтой туршлагатай хүмүүс олон байна шүү дээ. Энэ хүмүүс намд ороод карьер явъя гэхэд мөнгө байхгүй бол тэгээ нэмэргүй болчиход байна шүү дээ. Тэгэхээр энийг халаад нийгмийнхаа элит одоо чадвартай хэсгийг оруулах тийм болцоотой дүрм бий болгоё гэж байна. Энийг дотоод дүрмээсээ гадна бас улс төрийн намын тухай хуулинд бас суулгаж өгөх хэрэгтэй юм шиг. Жишээ нь одоо улс төрийн намын тухай хуулийн дээр чинь уг нь бол хэмжээг нь заагаад өчгсөн. Одоо хандив үргэх хэмжээг нь тийм ээ. Иргэдийн хувьд ч тэр одоо намын гишүүдийн хувьд ч тэр хувь хүн болоод аж ахуйн нийт хэдэн төгрөгийн хандив өгч болоо. Гэтэл өнөөдөр хандив өгч байгаа болоод хэдэн төгрөгийн одоо мөнгөний хэмжээг нь бол хинч мэдэхгүй байгаа шүү дээ. Энийг бас улс төрийн тухай намын тухай хуулинд суулгаж өгөх хэрэгтэй юм шиг санагдаж байна. Тэр нөгөө түрүү би бас нэг цохос анх хэлсэн шүү дээ. Улс төрийн намуудын дотоод ардчлалтай байхыг хэмжүүр дөрвөн хэмжүүр байдаг гэдэг. Тэрний нэг нь нөгөө санхүүжилт нь бүх гишүүдтэй ил тод нээлттэй байдг гэсэн. Тэгэхээр энийг одоо бас энэ бол одоо шинээр батлагдах байгаа улс төрийн намуудын тухай хуульд орчихлоо юм байл л дээ. Яагаад тэгэхээр нөгөө одоо шинэ хуулийн гол концепц чинь улс төрийн намуудын мөнгөн босго тавиад мөнгөөр бүхнийг шийдээд байгаа учраас энийг болиулъя. Төсвөө санхүүжүүлдэг болоё гэж. Тэгэхээр төсвөө санхүүжүүлнэ гэдэг чинь татвар төлөгчийн мөнгө. Татвар төлөгчийн мөнгийг одоо ийм болохгүй те дотоод ардчилгүй намуудын нөхдүүд зарцуулаад эхлүүл эн чинь бүр хэцүү юм болно шүү дээ. Тийм учраас улс төрийн намуудын тухай хуулинд бол тэр нэгэн төсвөө санхүүжилт өгж байгаа юм чинь тэрийг ил тод нээлттэй тайлгнадаг бах ийм заалтууд бол мэдээж орж л байгаа гал та. Тий. Тэр механизмуудад орох ухаа гэж найдаж. Бас нэг чухал асуудал нь болохоор намын дэргэдэх байгууллагуудыг анхан шатны намын зөвлөл, дунд шатны намын хороо, үндэсний зөвлөлт хооронд одоо төлөөллийн квоттой болгох гэсэн юм санал байна л да. За энэ бол маш чухал санал юм ба. Урд нь бол манай үндсэн дүрмэнд бол энэ боломж гарцсан байгаад тэгээд намын дэргэдэх байгууллагуудад квотоор үндэсний зөвлөлт хооронд 2 судлалын квоттой байлгадаг гэсэн. За тэгээд тэр квот байж байгаа үедэр тухайн квотоор нь үндэсний зөвлөлт хооронд сууж байгаа төлөөлөгч нь тухайн өөрийгөө нь төлөөлж байгаа тэр насны бөгөөд хүүсний олонлогийн язгуур сонирхлыг нь намын тэр шийдвэр гаргах төвшөнд авч төлөөлж чаддаг байсан байхгүй. Тэр асуудлаа бүр ярьдаг, илтгэл болгож уншдаг. Үндэсний зөвлөлт хорооны хуралдаан дээр одоо залуучуудын эрх ашиг ингэж хөндөгдөж энэ байдлыг нь эргэж харж хамгаалах хэрэгтэй гэх мэтлэнгээр дуу хоолой өргөж болдог байсан. Гэтэл энийг нь явцын дунд нэргүүлээд хаацсан. Байхгүй болгоод ингэ хасцсан.
Тэгэхээр бид нар энийг дахин сэргээн гаргаж ирэх. Тэр битгий л бүр тодорхойгоор 5-аас доошгүй хувь хүртэл аль аль нь тус бүр гэсэн нэг тийм ажлын хэсэг санал явж байгаа. Энэ нь яг хуу 220-од гишүүнтэй үндэсний зөвлөлт хорооны хувьд бол нэг байгууллагаас 6-7 хүн байхаараар тооцогдоор. Энэ цаашдаа ч хэлээ гэсэн ер нь бол их түлхүү дэмжиж явах ёстой. Бусад намууч гэсэн үнийг анхаараасаа үнийг хэрэгжүүлэх ёстой гэж бодох ёстой. Ийм залт. Бас нэг залт байгаа. Үндэсний зөвлөлтөх хорооны тоог тоог нутаг дэвсгэр захиргааны нэгжийн төлөөлөл хүн амын тоог харгалзан шинээр тодорхойлж мэргэжлийн байнгын хороодтой болох гэж байгаа. Энийг бас жишээн дээр тайлбарлах. Тэгэхээр бол үндэсний зөвлөлт хорооны өмнөх одоогийн гол асуудал бол намын дарга сонгохын төлөө талцдаг. Ийм байдал руу орчиход. Тэгэхээр бид бол эхний залтаар намын дарга сонгох асуудлаа бол нийт гишүүдэхэд донд оруулахаар үндэсний зөвлөлт хорооны зөрчил тодорхой хэмжээнд арилна гэж үзэж байна. Хоёр дахь нь бол үндэсний зөвлөлт хорон дотор практикийн одоо ийм практикаар хуваагдах бол хийх хавтгаарсан. Тэгэхээр практикууд яаж ийм нэхэр бодлого ярьдаг биш зөвхөн тоод болдог хүний оноос хөөцөлдөг. Иймэрхүү байдлаар ороод байгаа байхгүй. Тэгэхээр бид бол мэргэжлийн байнгын хороод үндэсний зөвлөлт хороонд хөгжүүлэх хуваая гэж. Жишээ нь хуульч тийм үү? Эмчнэр салбарынхаа бодлогыг ярьдаг, салбарынхаа бодлогын лобби хийдэг. Ийм байдлаар орно. Нэг жишээ дуртахад бол саяхны шинжилгээний засгийн газраар Тэмүүжин сайдын шинжил явж байгаад дараагийн засгийн газраар дөрвөлжүүл сайд гарч ирэхээр өмнөх сайдынхаа бүх хийсэн ажлуудыг бол үгүйсгэж шүү дээ. Шинжил бол буруу явж исэн гэдэг байдлаар ч юм. Буцаагаад хуулийн одоо өөрчлөлт асуудлуудыг хэрэгжиж байгаа. Энэ жишээг хэлж байгаа. Тэгэхээр хувь хүмүүс салбар удирдах, хувь хүмүүс энэ төрийг удирдах гэсэн илүү арц нам руу институтийн төвчнөр, институтийн арга барилаар удирдмаар байгаа. Сонгуульд орохоос л өмнө хуулийн салбарт ийм бодлого хэрэгжүүлнэ гэдэг нь тодорхой. Тэр нь Тэмүүжин байна уу, Дорилгожиг байна уу гэдгээс үл хамааран арц намын хуулийн бодлого бүрийн эрхийн хугацаанд хэрэгждэг. За мөн ялгаагүй бас эрүүл мэндийн салбарт ингэж байна шүү дээ. За эдийн дэвшигтээс үл хамааран. Үл хамаарч. Хэн сайдыг ихсэл үл хамааран бодлого нь тодорхой. Мөн бас нэг бид нар асуудал ярьж байгаа нь бол ер нь нам сонгуульд орохоос өмнө кабинетээ нэрлэлд орвол яасан бэ гэдэг гэсэн. Тэдэн хүний тэдэн яамтай байна, тэдэн сайттай байна. Ийм бодлого хэрэгжүүлнэ. Энэ хүн ийм сайдаар ажиллана гэдэг. Ер нь цаашдаа Монголын улс төрд бол нэрлэлд ордог байх нь илүү хариуцлагатай зарчим юм уу гэж бас харж байгаа. Тэгэхээр энэ бол үндэсний зөвлөлт хорог мэргэжлийн байнгын одоо хороо хэлбэрээр ажиллаулаад явъя гэдэг юм санал. Саяхан дээр нэг нэмээд зүйл хэлчихэд сая одоо нөгөө олон нийтийн анхааралд хамгийн хэрэгдлээ штэ. 5-7 хэрхэн ашиглах талаар. Хэрвээ одоо манай үндэсний зөвлөлт хороо дотроо мэргэжлийн байнгын хороотой байгаад за одоо дид үтс юм уул уурхаан тий баялагын тийм байнгын хороотой байх юм бол тэн дээр нөгөө энэ 5-7-ыг хэрхэн яаж ашиглах уу ашиглахгүй юу? Хэрхэн яаж ашиглах талаар хилцэгдээд боловсруулагдаад тогтцсон байх хэрэгтэй. Тэгэхгүй сонгуул болохын үед нэг сайхан хүслийн жагсаалт биччихээд манайх ингэн тэгнэ гээд тэгээ гарсан хойноо нөгөөдгөө яаж хэрэгжүүлэх вэ гэдэг ингээд толгоо оролдуулж байгаага оронд өмнө үндэсний зөвлөлт хорон дээрээ асуудлаа шийдчихдэг байя, тодорхой болгочдөг байя гэсэн санаа. Хэрвээ тэгээ ингээд нэгэнд өмнө шийдсэн бол манай одоо намын дарга нар ерхий сайд их хурлын дарга маань ээлж дараалан зөрүүтэй мэдээлэл хийгээд л ард түмнээ тойрогдуулээ те. Ингээд авах шаардлагагүй болох юм байна л да. Ийм ач холбогдолтой гэж үзэж байна. Яагаад ингэж их өндөр ач холбогдол өгöd байгаа юм бэ? Яагаад гэвэл сонгуульд өрсөлдөх мөрийн хөтөлбөрийг үндэсний зөвлөлт хороо баталдаг. Батлахтаа мэргэжлийн байх хэвээр. Тэгээд баталсан мөрийн хөтөлбөрийг тэр мөрийн хөтөлбөрт оруулсан тэр үндэсний зөвлөлт хорооны гишүүн хэн санаачлагтай тийм өрсөлдөх чадвартай мөрийн хөтөлбөр хийж чадсан. Өрсөлдөх чадвартай үйл сонгуул ялт байгуулна шүү дээ. Тэгэхээр дараа нь засаг бүрдэхэд тэр мэргэжлийн хороодод ажилласан тэр үндэсний зөвлөлт хорооны гишүүн тэр бодлогыг хэрэгжүүлэх ёстой гэдэг үндсэн тэр мэрийн зарчмын донд бид нэр яриад байгаа юм л та. Ер нь улс төрийн нам хэдий ч нэ шудраг байна. Дотроод тэгш ирэхтэй тэгшээр өрсөлдөж чадна. Тэр хэрээр намын дотоод одоо ардчлал гэдэг зүйл манаас намын дотоод одоо үйл ажиллагаа тунгалаг байна гэж харж болох гэдэг шүү дээ. Фракцууд тохиролцож сай тавьдаг биш. Мэргэжлийн хороодууд нь өрсөлдүүлж хагаад гаргаж ирдэг тогтолцоо руу гэсэн. Би судлаач хүний хувьд асуумаар яг өнөөдөр Монгол улсад байгаа энэ олон намуудын тунгалаг байдлыг юу ч хэрхэн харж байна. Зөвхөн арчилсан нам биш. Намууд бол ер нь аль нь ч ялгаагүй бохир байна. Зарим нэг улс төрчид маань бас ярьдаг л да. Гадныхан ч бас үнэлт дүгнж байгаа. Нийгэмд хамгийн ёс суртахуунгүй сэтлүүдийг хэдэн улс төрчид нь нийгэм рүүгээ цацдаг болжээ гэж. Ёс суртахууны гажуудлал болгоныг нийгэм рүүгээ цацдаг болж тэрийг нь олон нийтэд дуурайдаг. Олон нийт аль ч нийгэмд нөгөө төрийн төвшөнд ажиллаж байгаа
хүмүүсүүдээ харж яадаг. Эдгээр одоо юу хийж гэн, яаж гэн, ямар үйлдэл хийж гэн. Тэр нь нийгэмд жижиг хүүхдээсээ ахуулаад дуурайх хэлбэр нь болж идэг. Холливуудын одоо янз янзын киноны баатруудыг хүүхдүүд уурайдаг штеп. Яг тийм маягаар нийгмийн сэтгэл зүй дээрээ юм байгаа бол бид яасан ч яах вэ гэсэн ийм хандлага нийгэмд бий болдог байхгүй юу. Сүүлийн 20 хэдэн жилд ерөөсөө ийм дүрмтэй хэрнээсээ дүрмээ хэрэгжүүлдэггүй намууд жишээлхэд одоо ардын нам гэхэд чинь зөвхөн санхүүжилтийнхээ тайланг аудитаар дүгнүүлээд тайлангаа тавьдгүй одоо бараг цорын ганц нам шахуу явж ирлээ шүү дээ. Ардчилсан нам нь хэдхэн удаа тайлангаа тавьсан аудитаар дүгнүүлсэн байдгийг 4-5 удаа зүйлүүдээ. Тэгээ бус намууд иргэний зориг нам нь бас нэг тодорхой хэмжээгээр сонгуулийн болгоны дараагаар аудит оруулаад тайлангаа тавиад яваад байсан. Гишүүдийнхээ хүрээнд. Зөвхөн гишүүдийнхээ хүрээнд тайлан тавих нь ч бас явцуу хэрэг байгаа. Ерөөс нийт олон нийтэд хандаж тайлангаа тавьдаг. Жишээлхэд одоо тэр Ленин музейн барилгыг газартай нь барьцаалаад алтан гэдэг авгаагаас ардын нам тэрбум төгрөг аваад юу зарцуулснаа тайлагнах л ёстой байсан шүү дээ. Тэр шүүхийн маргаан яваад л захиргааны хэргийн шүүхтэр төрийн эмчийн хороо нэхэмжлэгчээр яваад Батарын музейд сая авангуут нь тийм барьцаанд мөнгөний барьцаанд орсон байсныг л мэдж байгаа байхгүй юу? Ийм нууц байдалтай явж ирсэн. Энэ бол ерөөсөө дээд зэргийн ер нь санхүүжилтээ нуудаг ил тод бус намыг бол ардчилсан үзэл санаатай нам гэж нэрлэдэггүй юм байна лээ олон улсын түвшиндээ. Японы тэр либерал ардчилсан нам гэхэд бодлогын зөвлөлтэй, бодлогын зөвлөл нь зөвшөөрөөгүй асуудлыг төрийн бодлогын түвшинд нь оруулдаг. Парламентаараа хэлцдэггүй, баталгаа ажилддаг. Ийм системтэй аюулгүй хатуу дэг журамтай. Тэгээд намын сахилга бат өчүүхэл гажуудсан тохиолдолд тэрэн дээр тооцох хариуцлага бол аюулгүй өндөр байж идэг. Ийм л юм байна лээ. Тэгээд манай дээр чинь улс төрийн намууд хариуцлагын тогтолцоо байхгүй. 90 оны тэр улс төрийн намын хууль тэгээд 95 онд сүүлд өөрчлөлт ганц нэг үг үсгийн өөрчлөлт шахуу юм оруулсан. Энэ хууль бол үндсэндээ хуучин социализмын үеийн Монгол ардын хувьсгалт намын тэр массын хэв загвараар хийгдсэн хууль юм шүү. Тэрэнд хөтлөгдөж хийсэн хууль юм шүү. Тэ. Ингээд нөгөө шинжил намын дотоод шинжилэл, дотоод ардчлал ёс зүй төлөвшөхгүй яваад байгаагийн нэг учир холбогдол бас энэс ч ихтэй байж болох гэж ингэж ажиглагчид бас үздэг юм байна лээ. Тэгэхээр яг энэтэй холбогдуулаад асуухад яг энэ дүрм журмаа өөрчлөх, тэр дотоод бүтцээ өөрчлөх шаардлага гарч ирж байна шүү дээ. Өөрөө эргээд одоо ардчилсан гэдэг нэр биш одоо хувьсгалт намтай адилхан болох гэдэг шүү дээ. Хувьсгалт болоод ардын намтай адилхан болох гэдэг шүү дээ. Анхны нөгөө нэг социалист нийгэм лөгөө эргээ явчих чинь гэсэн. Нөгөө манай байгаа байдлаараа бас тэгж дөхнө гэж. Яг судлаачийн байр суурь тийм ойлгож байна. Ер нь бол тэгээд ардчилсан намын дүрм бол яг хэрэгжихгүй байгаа нь хэд хэдэн шалтгаантай. Тэрнээс бол манай намын дүрм бол бас тийм ч яг алдсан муу дүрм бол биш гэж бид үзэж байна. Яг тодорхой энэ дүрм хэрэгжихгүй байгаа энэ дүрмийн дагуу асуудлууд маань ингээд ил нээлттэй болж чадахгүй байгаа асуудлуудыг бид нэр яг өнөөдөр нэн толгомдоод байгаа асуудлуудаа ингээд санал 12 хатаа санал болгоод намдаа өргөн барьж байгаа. Ерөнхийдөө бол амьдралаас урган гарсан яг ингээд манай намын дүрмийн ингээд хэрэгжилтийн явцад гардаг алдаануудыг зас залруулах чиглэлийн ийм байвал яасан бэ гэдэг саналыг бид хүн боловсруулаад намдаа өргүүлсэн. Нам бол одоо жишээ нь тэрийг хүлээж аваад манай ерхэн нэрийн бичгийн дарга бол өөрөө хэлж байгаа. Бас ингээд залуучуудаа саналыг ойлголоо. Ер нь бол эндээс хэрэгжүүлж болохгүй гэх зүйл байхгүй ер нь бүгдээрээ дэвшилтэй саналууд байна гэдэг хөлөөлөн ширж. Харамсалтай нь яг энэ та нарын яриад байгаа шинжилгээ асуудал яг өнөө маргааш асуудалтай харамслан хийхэд боломжгүй хэцүү байна. Боломжгүй зүйл л гэдгийг илэрхийлсэн. Яг өнөөдөр ардчилсан нам дотор залуус тэр сонгуульд өрсөлдөх болоод намынхаа үйл ажиллагаанд оролцох боломж нь хэрэг дээ. Залуу боловсгоч. Намын энэ дундчны намын хороо шүүгдэж гарч ирэх хэвээр. Тэгтэл тэр шүүлтэр маань өөрөө бохор битүү байна. Тийм учраас илүү одоо мэдлэгтэй шин залуучууд орж ирэхэд зарим тохиолдолд таалд байгаа болоод байгаа учраас залуучууд ингээд харж чад гараа авчиж штэ. Харин тийм. Гэтэл бол энэ намд орж ирэх одоо залуучууд зөндөө олон мэд. Үзэл баримтлал нь бол үнэхээр одоо зөв учраас хэрэгжүүлэх тэр дөрвөн одоо баримтлах асуудал дээр л алдаа гараад байгаа гэж харж. Тэгэхээр бид хэн нэгэн хүнд бол алдаа алгаа. Манай намын систем л алдаа байна. Энийг маш богино хугацаанд засаж чадах юм бол бид болчих юм байна гэдэг
одоо нэг даваагаад авчих юм байна гэдэг. За бүр цаашлаад бол одоо ардсан хувьсгалаар одоо анх төвшүүлсэн арчлын үнэт зүйлсүүдээ энэ нам өөрөө манлайлаад аваад авч чадах тэр одоо цонх нэгдэх нэ гэж хараад байгаа юм л да. Тэгэхээр түрүүн бас ярьсан энэ нөгөө меритстэй зарчмын тухай тийм. Ер нь бол энэ намын шинжил яагаад ийм чухал юм бэ гэж бид нэр үзээд байгаа юм гэхээр ер нь бол энэ төрийг бүрдүүлж байгаа өөрөө субъект нөрийн нам учраас ийм өнөөдрийн байгаа байдлаар ийм тогтолцоогоор намаар гарч ирсэн бүрэлдэхүүн төрд очихороо яг л тэр байдлаа ингээд харуулад байна шүү дээ. Тэгэхээр бид нэр ингээд төрийг бас тогтолцооны том дэвшилтэд алхам хий шинжилье гэж зорж байгаа бол хамгийн суур шинжил улс төрийн намуудаас эхлэх ёстой маа гэдэг ийм зарчим байр суурьтай. Улс төрийн намууд өөрөө шинжилгчиж төрн өөрөө томглог цэвэр мэдлэг боловсролд суурилсан ийм болсон хүчээр бүрднэ гэж үзэж байна. Энэ бол бидний одоо байгаа тогтолцоо. Тэгээд зарим хүмүүс одоо юу гэдэг нам шиг хэрэггүй юм алга. Нам дагж байгаа залуучууд одоо ажил албатай болох гэж явж байгаа залуучууд мохоо залуучууд гэж нийгэмд ойлгуулад байгаа байхгүй юу? Зарим тохиолдолд тийм байна. Гэтэл хүнээ сайхан амьдруулахын тулд засаг сайн байх ёстой. Засаг сайн байхын тулд нам сайн байх ёстой. Нам сайн байхын тулд сайн боловсон хүчинтэй зөв бодлоготой байх ёстой. Тэгэхээр яалтчгүй бид одоо байгаа системээр явна. Хэрвээ хэн нэгэн бие дагч гараад ирэх юм бол тэнд хариуцлага тогтолцоо маань нэлээд сулардаг учраас засаглалын хямрал ордог. За тэгээд энэ засаглалын хямрал ороход эдийн засгийн хямрал, тэгээд нийгмийн хямрал, тэгээд тусгай тогт үндэсний аюулгүй байдлын асуудал яригдана. За би ардын намын дарга Мегомбийн хулдгаан илтгэлийг зөв уншаа харахад хамгийн төгсгөлд нэг үгийг онцолсон бэл. Ардын нам 16 онд ялахгүй бол тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдлын асуудал одоо аюул учирна гэж илтгэлээ дуусгасан байл л дээ. За зарим нь бол энийг харахтаа заавал ардын нам ялах ёстой юм шиг ойлголт төрүүлэх. Үгүй бол арчсан нам ялах юм бол тусгай тогтол үндэсний аюулгүй байдалд одоо аюул учруулж байна гэх байдлаар гойж тайлбарлах гэдэг. Үгүй юм аа. Бид ойлгохдоо юу гэж ойлгож байна гэхээр энэ бол намын одоо үндсэн одоо систем маань өөрөө муу байх юм бол бие дагч нарын юм уу одоо хариуцлагагүй популистууд гарч ирэхэд үндэсний тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдалд бол аюул учрна гэдэг мессежийг бид өгчээ гэж ойлгож харж байна. Ер нь бол тогтолцооны асуудал бол маш их яригдж байгаа. Зөвхөн нам доторх тогтолцооны асуудлаас бас төрийн тогтолцооны асуудал бас яригдж штэ. Өнөөдөр бас үндсэн хуулийн асуудал бол нэлээд хурцаар яригддаг болоо. Их хурл дээр ч бас тодорхой ажлын хэсгүүд гараад ажиллаж байгаа ч байна. Тэгэхээр бид бас үндсэн хуулийн өөрчлөлтөөр ер нь засаг бол доктортой ажилтдаг тэр механизмыг бүрдүүлж чадмаар байна. Ерөнхий сайд сонгогддог, баахан их хурлын гишүүдээс барьцаатай, тийм үү? Баган фракцуудаас барьцаатай бодлогоо хэрэгжүүлж чаддаг. Ийм хүчгүй ерөнхий сайдууд яваад. Хоёрдугаарт маш докторгүй байна засаг бол. Сая бол шинжлэлийн засгийн газар унгаа шийдлийн засгийн газар гарч ирсэн. Эдийн засгийг хамтраад авраад ерөөсөө сэргээчнэ л гэж орж ирсэн. Одоо 6-7 сар болж байна. Эдийн засаг сэргэх байдгаас сэргэх тухай үнэрч алга ба шүү дээ, тийм үү. Тэгэхээр бол ерөнхийдөө энэ хамтарсны үр дүнг бол эдийн засгаас сэргээж чадахгүй бол ядаж та нар энэ тогтолцооны шинжилгээ рүү орооч гэж. Үндсэн хуулийн асуудлуудыг барьж авч шийдэх тал руугаа ажиллаач. Тийм үү. Улс төрийн намын тухай хуулийг бас шинжилээч гэж байгаа. Энэ тогтолцооны шинжилгээдээ бас хариуцлагатайгаар хийгээч гэж байна. Сонгуулийн систем, сонгуулийн хуулийн тухай асуудал байгаа. Энэ бүх асуудлуудаас хариуцлагатай хандаж шинжилгээдийн тогтолцооны шинжилгээг хийгээсэй. Одоо ингээд сая нөгөө шийдлийн засгийн газар гарч ирсэн. За тэгтэл нөгөө сөрөг хүчин байсан ардын намын одоо бол засаг хамтарч байгаа намын дарга маань тэр илтгэлдээ юу гэж дурдсан бэ? Би анхаарал уншаад байгаа юм да. Өрсөлдөгч намынхаа одоо лидерийн үгийг. Тэгсэн бид хамтарсан засаг байгуулсан. Ороод ардсан намын булхай гिचлэхийн тулд бүх одоо мэдээллүүдийг олж авлаа. Одоо бид нэр одоо засгаас гарахад баг бэлэн шахуу юм ярьж байгаа байхгүй. Эн чинь хамтрах гэж биш хоролж орсон хүмүүс юм биш үү? Тэгэхээр тийм бол ардын нам одоо эртхэн шиг тэрийгэ хилээд л ард түмэндээ ойлголоод хүндлэнгийн тэр сүүдийн засгийн газрын байгууллага хянаад явж явахгүй яасан. Яг үүнтэй холбогдуулаад нэг асуулт асуу. Яг шинжилгээ хөдөлгөөн байгуулагдахад ардчилсан намын одоо шинжилгээ хөдөлгөөн нэртэйгээр ардын намын хүмүүс ардталт нь энэ бас нэг юм хийгээд байна. Улс төрийн сонгуультай холбоотой юм хийгээд байна гэсэн юм хардалт яваад байна. Тэр чинь яг голчлон над руу янз бүрийн юм ярьсан л үлээ л дээ. Одоо цэнзэргүй яриагаар ороод бүтэн цаг одоо дахны ардсан намын Наранбаатар бол ардын намын хүн юм аа. Намцаг хийхэн баг хурлын гишүүн юм аа. За ингээд анханасаа сетап хийсэн одоо энэ намд бод суулгасан намыг буснуулах гэж байгаа хүн юм аа гэж ярьж байгаа. Яг шинжлэл өөрчлөлт хийх гэж байгаа энэ олон залуучуудын үнэхээр бас одоо үзэл бодлыг бас илэрхийлж байгаа залуугийн хувьд би өөрийгөө бас тэдний нэг л гэж бодож байгаа. Яг хөө тэгээд янз бүрийн хар PR-ууд явдаг шүү дээ. Тэдний нэг баг. Хэрвээ би ардсан намын гишүүн байсан бол 2013 онд Ахуул аймгийн ардын намын гишүүн байсан бол 2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд
Дархуул аймагт ерөнхийлөгчийг ялуулахгүй байхын төлөө л ажиллана шүү дээ. Ялсан баггүй. Бас нэг ийм шинжлэл нэртэйгээр тарих угаалт яваад байна. Удахгүй сонгуул болох гэж байна. Тийм учраас энэ тарих угаалт яваад байна тий. Ардчилсан нам шинжлэгдэж байгаа шүү. Ардчилсан нам илүү гоё болж байгаа. Ардчилсан нам лидерүүдийг төрүүлж гаргаж байгаа гэсэн ийм мессежийг нийгэмд өгөөд ингээд сонгуульдаа бэлдээд байна гэсэн бас хардталт яваад байгаа. За яг тиймгүй хардталт төрж магадгүй. Яг тэгэхээр 2 сарын өмнөх судалгаагаар ардчилсан намын рейтинг нэг 14% байжээ. 16% байсан. 16% байжээ. Тэгээд яг бид Мэкийн судалгааг ирээд байна л та. 14% байсан билээ. За өчигдөр гарсан тийм судалгаагаар бол 15% нэг пунктаар дээшилсэн байна. 2 сарын өмнө бол яг харахгүй залуучууд шинжлэлийн асуудлыг хурцад ярьсан. Тэгээд нийгмийн одоо дунд ардчилсан намын асуудлыг хүчтэй тавьснараа манай ардчилсан намын хэлбэр бол нээлттэй хоорондоо ярилцдаг нь бас нэг давуу тал болт тийм үү? Бас магадгүй тэр одоо өсөлтийн процентыг тодорхой хэмжээгээр нөлөөсөн болов гэдэг юм гарсан учраас нэг иймэрхүү хардталтын PR юм хийгээд байгаа юм биш байгаа та гэдэг яриа гарч иж магадгүй. Энэ дээр нэг зүйлийг бас нэмэт хэлмээр байна л да. Хэрвээ одоо юу гэх юм шинжлэлийн хөдөлгөөнийг зөвхөн одоо өөрсдийн ардчилсан намынхны зүгээс гаргаад ирчихсэн тийм зохиомл одоо жүжиг байсан байгаад өөрсдийнхөө энэ сонгуулийн өмнөх имиж өсгөх гэж оролдож ирсэн бол гэдэгтэйгээр би бас нэг юм хариулах гэдэг нь л да. Үхээр манай энэ ардчилсан хөдөлгөөний шинжлэлийн хөдөлгөөний залуусан эрхэм зорилго гэдэг одоо энэ дараагийн нэг нүүр хувцас зүйл. Энэ дээр 9 үндсэн яг бидний эрхэмлэх зүйлс юм аа. За энэ 9 эрхэмлэх зүйлс маань болохоор бид нарыг ямар үзэл баримталтай, ямар хүмүүсийн болохын, цаашдаа ямар одоо зогсогчгүй үндсэндээ тэмцлийг шантарахгүй, ухрахгүйгээр хийх юм бэ гэсэн бидний гол үзэл баримтлалыг шингээч гэсэн байна. Тэгэд энэ үзэл баримтлалыгаа бид нар бол үндсэн хуулийн зүйл залтын одоо хэлбэр зарчимд оруулж ингэж бичсэн байгаа бөгөөд ер нь цаашдаа ч хэлэхсэн дээр байж байгаа одоогийн парламентын гишүүд хэд хэдэн намын одоо төлөөллүүд яриад байгаа шүү дээ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулнаа. Тэгээд тэр үндсэн хуулийг бол бид нэр өөрсдөө хоорондоо яриа шийдчих их сайхан тохироо болцоо бүртгчлээ гэх мэтчлээ. Бид бол манай шинжлэл хөдөлгөөн үүн дээр бас өөрийн бодолтой байгаа. Тэрний юу гэхээр хэдийгээр одоо ингээд сайхан олонлог аль альныхын төлөөлөл бүртгсэн харагдаж байгаа боловч нөгөө талаас түрүүн бас манай судлаач Утган ах хэллээ. Тэр 92 онд анх баталж ирсэн үндсэн хуулийг бол тухайн үеийн тэр коммунист сэтгэлгээ тэр магадгүй нийгмийн нэг нам төвтөө удирдлагтай 70 гаруй жил дангаар удирж ирснээс салж ангижирч ядж ирсэн үе дээрэр 76 гишүүнтэй болохыг хамаагүй гэгээлэг сайхан хувилбар болох. Дээрэс нь үндсэн хуулийн эрх чөлөөтэйгээр баталж тунхаглахыг тэр ардын их хурлын 470 гаруй гишүүдтэйгээр баталж байгаа нь өшөө их гоё тийм гэгээлэг зүйл байсан учраас одоо энэ олон жилийн дараа магадгүй 25 жилийн дараа үүсэж болох өөрчлөлт нөхцөл байдал цаг хугацааг бол училж хараагүй байж дараа шүү дээ. Тэгэхээр энэ өөрчлөлт байдлууд ороод хүний үнэт зүйл, нийгмийн үнэт зүйл өөрчлөгдсөний дараагаар зайлшгүй энэ үндсэн хуульд оруулах гэж байгаа өөрчлөлтийг мөн тухайн үеийнх шиг статус квог дахин бүрдүүлж нийт ард иргэдийн оролцоотойгоор шийдвэр гаргаж өөрчлөхгүй бол болохгүй гэсэн тийм үзэл бидэнд байгаа юм. Энэ бол ямар ч одоо найруулгатай жүжиг биш энэ залуучуудын шинжлэл хөдөлгөөн бол хэн нэгэн намын эрх дархтан удирдлагад үйлчилж байгаа зүйл биш гэдгийн том бөгөөд тодорхой баталгаа бол энэ юм байна. Үүнийгээ би одоо уншаад танилцуулъя тэхүү. За ардчилсан намын шинжлэлийн хөдөлгөөн нь улсынхаа тусгаар тогтнол бүрийн эрхт байдлыг хүндэтгэн дээдэлж хүний эрх чөлөө, ардчлал, шударга ус үндэснийхээ аюун нэгдлийг эрхэмлэнэ. Улмаар эргэн мөрт улсынхаа эзэн байхын тулд төрөө хянах, оролцоогоо нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэхийн тулд хийгдэх цур шинжилгүүдийг эхлүүлэх. Монгол улсын язгуур эрх ашиг төрч ёс түүх, соёлынхоо уламжлалыг нандинг сахиж, хөгжил дэвшлийг эрхэмлэгч эрдэм боловсролтой эрүүл чирэг, чинэлэг амьдралын чин ирмэслийг нэгэмшүүлж, өөрийн эрх үүрэг хариуцлага ухамсарладаг иргэд бүхий Монгол улсыг зохицлох үлсийг үндсэн зорилгоо болгон тунхаглаж нэгдвэ гэсэн ерөнхий бидний преамбул одоо оршилтоо гэсэн. За дараа нь яг зүйлээр ирвэл Монгол улсын иргэн нь үндсэн хууль эх орны язгуур эрх ашгийг зөрчиж байгаа засаглалын аливаа хэлбэрийн эсрэг өөрийн бүхий л хүч чадал эрдэм мэдлэгээ ашиглан тэмцэх эрхтэй байх. За хоёрт Монгол хүн бүрийг эх орны тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал, уламжлалт соёл, нийтийн эрх ашиг хүндсэн аливаа этгээдийн үйлдэл, эс үйлдэлийг төвчин өнгөрөхийг эсэргүүцсэн тэмцэхээр үүргэжүүлэх. Гуравт нь Монгол хүн бүрт хуулийн өмнө тэгш эрхтэй байж, аливаа зүтгэл, санаачлага, эрдэм чадал мэдлэгээ шударгаар үнэлүүлж, төрхөөс заягдсан эрхээ хуулиар хамгаалуулах эрхийг эдлүүлэх. Монгол улсын иргэний шударга ариун хөдөлмөрөөрөө цогцлон бүтээсэн оюуны болон биет хөрөнгө өмч халдшгүй дархан байх. Монгол хүн бүр хойч үе үр хүүхэдтэй аюулгүй эрүүл цэвэр амьдрах орчин онгон дагшин байгалыг өвлүүлэн үлдээх үүрэг хүлээх.
Монгол хүн бүр үр хүүхдээ үндэсний ёс заншил, түүх уламжлал, ахын үнэт зүйлсийн хүрээнд хүмүүжүүлэн их оронч, ёс зүйд шудраг иргэн болгож төлөвшүүлэхийг үүргэжүүлэх. Монгол хүн дэлхийн түвшний тэргүүлэх эрдэм боловсролыг эзэмшиж, өрсөлдөх чадвартай, өндөр цалинтай ажил эрхэлж, их орондоо чинэлэг хангалуун амьдрах эрхтэй байх. Монгол хүн их орондоо дэлхийн нийтийн тэргүүлэх эрүүл мэндийн үйлчилгээ, онцлогоо, эмчилгээг авч эрүүл, урт наслах эрхтэй байх. Монгол хүн эрүүл хүнс экологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэж эрүүл амьдрах эрхтэй байх гэдэг. Ийм 9 чухал заалт ба. Цаасан дээр буусан энэ 9 чухал заалтыг харахаар сайхан сонсогдож байна. Гэхдээ өнөөдөр энэ ардчилсан намын шинжилгээний хөдөлгөөний залуус зүгээр уриал ооцсон барьсан залуус биш хийж бүтээнэ гэдгийг хэн яаж батлах вэ? Одоо хүмүүсийн хувьд бол итгэл гэдэг бол үнэхээр хэцүү болцсон үе. Тэгэхээр энэ бол бидний алсын хараа баримтлах үнэт зүйл. Энэ зорилгын төлөө бид бол тэмцэж байгаамаа. Тэмцэхдээ нам доторх одоо дотоод арчлалаа бэхжүүлэх замаар засаглалыг сайжруулах энэ одоо зорилго руу явж байгаа. За яагаад иргэдийн итгэл алдчихв гэхээр сонгуулийн амлалтаа өгч тус ухарсан учраас ардын нам, ардсан намч дээр өөр бусад намууд учраас иргэдийн итгэл алдаад байна. Баялагын хуваарлт гэдэг нь их чухал болжээ. Тэгэхээр бид бол зөвхөн намыг шинжлэх энэ 12 хадаа саналаас гадна нийгмийн эдийн засгийн одоо шинэ эргэлтийн шинжтэй 12 одоо бас хадаа саналыг бол бэлдэж байгаа. За яг хамгийн ихэнд хэрэгжүүлэх ёстой нэг зүйл бол баялагын хуваарлтын асуудал. За бид дараагийн 7 хоногт бол намын дарагдаа болон одоо намын гүйцэтгэх зөвлөлийн гишүүд за одоо их хурлын гишүүдтэй бидний саналуудаа өгөн. За нэгхний би одоо дурдъя. За баялагын хуваарлтыг яаж хийх юм бэ гэж. Баялагын хуваарлтыг бид өнөөдөр авж байгаа механизм нь ногдол ашигаш гэж хэлдэг. Уул уурхайн компани ногдол ашигаш. За 5 толгой дээр бол 1072 хувьцаа. Оюун толгой дээр 34% гэж. Тэгэхээр энэ одоо өөрөөсөө ногдол ашиг эзэмсхийн тулд бас ногдол алдагдлын бас хүлээх хэмжээний ийм одоо бодлого явж иржээ. Оюун толгойгоос 2040 онд 5 толгоос магадгүй хизээч одоо ногдол ашиг авч чадахгүй хэмжээний ийм одоо нийгмийн одоо хилцүүлэг явж штэ. Тэгэхээр энийг бол бид өнөөдөр богино хугацаанд нааш татарж иж жинхэнэ баялагын хүртээхийн тулд бид нар ямар санал дэвшүүлж байгаа юм бэ гэхээр ерөөсөө нөөц ашигсны төлбөр буюу олборлоод борлуулж байгаа тэр орлогоос хувь авдаг тэр нөөц ашигсны төлбөрийг баялагын орлого учраас энийг иргэдэд өгье. Ногдол ашиг биш. Тэгэх юм бол богино хугацаанд иргэд одоо баялагын ашигыг хүртэнэ. Гэхдээ 100% тарахгүй. 20% нь иргэддээ одоо сар болгон цалин шиг өгдөг ч юм уу. 80% нь одоо хуримтлал болгоод хөрөнгийн сан болгоод өөр одоо бусад Google-ийн хувьцаа мөгцөөр бид оруулж болно шүү дээ. Өсгөх тэр менежментийн засгийн газраас одоо дийлэх хамааралтай биш иргэдийнхээ оролцоотой менежменттэйгээр хийх энэ одоо схемийг бол бид дараагийн 7 хоногт намынхаа их хурлын гишүүд болон намын дарга гүйцэтгэх зөвлөлийн гишүүд бол бусад 11 хадаас нийгмийн эдийн засгийн саналтайгаар өргөн барих юм аа гэж. За баярлалаа. Бидний ярилцах цаг өндөрлсөн байна. Харамсалтай цаг хугацаатай нэвтрүүлэг учраас ярилцах цаг өндөрлсөн байна. За бидний урилгыг авч хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. Үзэгчдээ 9-ний хилцүүлгийн түрээд өндөрлөж байна. За өнөөдөр бид ардчилсан намын одоо шинжилгээний хөдөлгөөнийхнийг урьж оролцуулсан юм аа.